Сайн бацгаана уу миний YouTube сувагт Тавтай морил. Өнөөдөр би та нартайгаа хоёр дахь бичлэгээр уулзж байна. За өмнөх бичлэг дээр би та нарт хэлсэн нэг видеонд хоёр хэрэг ярьж өгөө гэсэн байгаа. Тийм болохоор би өнөөдөр та нарт хоёр хэрэг ярих гад бэлдсэн байна. Өнөөдөр би юу ярих вэ гэхээр та нар гарчган дээр харж байгаа энэ хар тамхины хэрэгтэй холбоотой зүйлийг ярина. Миний нэг үзэх дуртай Английн баримтат кино байдаг. За энэ дээр болохоор энэ хар тамхины хэрэгтэй холбогдсон энэ хэргийн золиос олсон хүмүүсийн бодит түүхүүд гардаг, өөрсдөө энэ ярилцлага өгдөг. Тэгээд ихэвчлэн энэ төрлийн гэмт хэрэгт одоо дандаа юм золиослогдсон хүмүүс байдаг. Золиослогдсон гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хүний ачаа барааг мэдхгүйгээсээ болоод хил галаар дамжуулж байгаад баригдаад шоронд ял идэлсэн ийм хүмүүс байдаг ихэвчлэн. За зарим нэг нь болохоор үнэхээр одоо мөнгөгүй болоод хин нэгний одоо тий ятгалгаар явчаад ирээч амархан мөнгө олчихно штэ гэд азаа утсан, азаа туршиж утсан тийм хүмүүс байдаг. Өнөөдрийн миний бэлдсэн хоёр түүх боллоо. Нэг нь болохоор нэг удаа азаа үзье гэд хар тамхи хилт гайлаар дамж аваад баригдсан байгаа. Нөгөөх нь болохоор үнэхээр бүр юу ч мэдээгүй энэ одоо хэрэгт үнэхээр холбогдно гэдгээ юу ч ойлгоогүй юм хоёр юм залуугийн түүх байгаа. Тэгээд олон зүйл ярилгүй хэдүүлээ шууд ярианд орцгоё. За миний эхний ярих хэрэг болохоор Paris Marlon гэдэг хоёр залуу тохиолдсон ийм гонигт түүх байгаа. Тухайн үед Paris дөнгөж 21-т байсан. Парисыг дөнгөж 2 сартай байхад нь ээж аваа хоёр нь салдаг. Тэгэхээр мэдээж ээж аваа хоёртойгоо илүү бүтэн өсөөгүй юм хүүхэд. Гэсэн хэдээж аав нь одоо сардаа 1-2 удаа ч юм уу одоо хүүхдүүдээрээ ирж уулздаг байсан, дагуулад зугаалдаг байсан. За Парисын хувьд бол ааваараа маш их бахархдаг. Би аав шиг л юм мундаг бизнесмен болъё гэж хүсэж мөрөөддөг байсан. Аавдаа маш их хайртай. За ээжийнх нь хувьд бол ерөнхийдөө аавтай нь уулзуулах нэг тийм дуртай бол биш. Гэхдээ яах вэ одоо тий хүүхд мэдээж аавтай уулзъя гэдэг байгаа юм чинь уулзуулдаг байсан. За Парисын нагцсан гэд Marlon гэдэг нэг залуу гарч ирнэ. Marlon бол ерөнхийдөө энэ аэропортын гадаа юм зардаг. Тэр нэг тийм массажны машин одоо зардаг тийм ажил хийдэг. Тэгээд Marlon бол Парисыг хаяа дуудаж ингээд туслуулдаг. Юмаа хамт зарлцдаг, юм яаж зарах уу гэдгийг бас аюу их зааж өгдөг байсан. За тэгээд нэг өдөр Парисын аав нь ирээд аваа явлаа. Тэгсэн Парис нэг санал тавина аав нь. Аав нь бол Перу гаралтай багада Америк цаагаачлаад ирсэн Перу улсад төрсэн юм хүн байдаг. Ерөнхийдөө нэг харахад нэг жоохон нэг хүнд гарын ч юм уу нэг тийм мэдэндээ нэг жоохон гүзээтэй лаг машин унсан нэг хар нүдний жилтэй халдсан нэг тиймэрхүү хүн байсан. За тэгээд Парисыг нэг өдөр авч яваад аав нэг жилэн миний хөдөө надад туслах хэрэгтэй байна. Би Перуд нэг автомашин угаалгын газар нээж байгаа. Машин угаалгын газар нээж байгаа. Тэр нэг Америк стилтэй тийм угаалгын газар. Тэрэнд одоо чиний хэрэг хэрэгтэй байна. Тэгээд чи бас нацыгаа бас дагуулаа явчих болно. Парисын хувьд бол ямар кул юм те нэрээ би чинь аав шиг юм мундаг бизнесмен болох ч байгаа штэ. Тэ айгуу гой санагдсан. Тэгээд нагцд Marlon хэлсэн байгаа. Marlon болохоор амар урайлахын хүлээж авсан. Нэрээ одоо чиний одоо яг боломжтой чи аавда ямар том эр хүн болсноо харуул энийг чи алдаж болохгүй гэд. Тэгээд ээжтэй хэлсэн Парис тэгсэн ээж нь эрс эсвүүцсэн. Юу яриад байгаа явахгүй. Юу ч тийм ч гэдэм Перу бол аюултай энэ дэлхийд их нэлээд аюултай улс. Лима те Перуг нийслэл бол маш их гэмт хэрэг энэ төр юм гардаг. Зөвшөөрөхгүй гэдэг. Тэгээ ээжигээ бол эцэг ятгаж чадаад Перугийн Лима хот руу ниснэ. За тэгээд онгоцны буудлын дээрээс аавынх нь туслах нь хурж ирээд аав нь аавынхаа гэрт очиод харсан чинь вау зүгээр л амар орд харш уулын бүр дээр ингээ байрлцсан маш гоё тансаг тийм хаус байсан. Йоо тэгэл хоорондоо те залуу 20 гарч байгаа одоо залуучууд чинь ямар гоё газар ирч вэ те стон нэрээ эн чинь л амьдрал штэ гээл бараг те. Тэгэл оцсон хойно оройно найрлал 2 пи уусан гэж байгаа. Тэгээд бүр текила ингээ бүр шилмэлээр нь тулгаж уугаад бүр амар их найрлсан. Маргааш өглөө нь болвоо. Маргааш өглөө нь Marlon буудан дээр ингээд нэг жоохон шартсан ингээд сэрж байгаа ингээд. За тэгээд ингээ босоол ингээл нүдэ нэгэл харсан чинь
тэр гэрийн өнцөг булан бүр камер. Хаасайгүй камер. Тэр нь Марланд айгүй тийм нэг жоохон сонир санагдав. Энэ ямар их камер вэ те? Тэгээд Парис сэрээд ороод ирсэн. Парис хэлж байгаа. Энэ камернууд ямар учиртай юм бэ? Сонир санагдахгүй байна гэсэн чинь зүгээрээ айгүй ийм мундаг амжилттай явж байгаа бизнесмен энэ хот чинь жоохон аюултай хулгай дээр юм их гардаг. Өөрийгөө л хамгаалж байгаа. Юун санаа зовдгийг гэж хэлнэ. За тэгээд аав нь дуудан нөгөө автомашин нугуулгын газрыг хаяг өгөөд за тэр хоёр явж шатсан маа. Тэгээ очиход нагцад нь бас л нэг жоохон хачин санагдана. Яа тэгэхээр тэр хэсэг нэг тийм нэг нэлийн хотын захад байрлсан. За нэг жоохон нэг тийм хулианууд те янз янзын зодоонуудын гардаг нэг тийм хэсэг хүүд одоо юу гэх юм тош байдаг шүү дээ. Яг нэг тийм тош жоохон хүмүүсээс жоохон зайдуу тийм баригдсан. Тэгээ чи энэ газар яг үнэхээр зөв үү чи яг хаягаа зөв хийсэн үү гэд зөвөө. Тэгээ дотор орлоо. Аав нь байж гэн. Аавыг нь Боб гэдэг нэр төрүүлэх юм мартсан байна. Боб аав нь зогсож идэг. За ингээл тэр хоёрт одоо хийх ажлуудыг тайлбарлаж өгнө. Тэгэнгүүтээ маш олон commercial хэвлэл мэдээллийн одоо хэрэгслээр айгүй их зар сурталчилгаа цацсан маа. Яг одоо нэг Америк машин уулын газар гэхээр ч одоо нэг тийм нэг хүүхнүүд эдэг штэ ингээл нэг машин жишээ нь угааж байгаа. Тэгэл ард мард ингээл баахан ингээл хүмүүс ингээд зогсож энийг тиймэрхүү реклам сурталчилгаа айгүй их ингээ хийсэн. За тэгэл тэгэнгүүт маш олон хүмүүс үйлчлүүлэгчд хурж ирж машинаа угаалгадаг. Ер нь л тэр хавьдаа нэлээд тийм нэр хүндтэй алдартай болж хэлжсэн тэр угаалгын газар нь. За тэгээд өдөр хоногуд өнгөрнө. Бизнес нэлээд амжилттай явагдаж байна. За Боб болохоор их нэртэй тэгээд 7 настай охинтой одоо Парисын дүү нь гэсэн үг шүү дээ. Тэгээд аав нь нэг өдөр оффистаа дуудсан Парисыг яваад очсон чинь эхнэрийг нэрийг нь би бол мэдэхгүй байна. Би энэ ингээд муудцсан өвчтэй байна. Тэгээд гэрт ингээд маш их тусламж хэрэгтэй байна. Би дэлгүүр орж хүнс цуглуулж чадахгүй байна. Дүүгийн чинь би харж чадахгүй байна. Чи ингээд нэг хэсэг ингээд гэрт ингээд нэг жоохон гэрийн ажил тусалцаад ингээд газрынхаа одоо ажлыг төр зур ингээд орхичгоо. Тэгээд чи надад ингээд жоохон туслаач гэн. Тэр үед нь Парис сонсоод нэг жоохон мяа ч юм уу те нэг санагдсан жоохон би уг нь те ажил хийх гэж ирсэн байж юм гэрээ ажил те юм эмэгтэй хүний бараг ажлыг хийх над нэг тийм урам хугарсан. Гэхдээ л одоо тэгэл аав нь хэлж байгаа учраас аргагүй ингээд зөвшөөрсөн маа. За тэгээд нэг орой эмэгтэй дүүн хурж ирээд агаа гадаа ингээ баахан олон цагтаа нар баахан олон ингээд буутай юм масктай хүмүүс ингээ байна гэд хэлсэн. Тэг ингээ Парис ингээ цохоор ингээ харсан чи юу вэ? Бүр бүхэл бүтэн тусгаагийнхан за одоо тэр цагдаа энгийн хувцтай ингээ баахан олон хүмүүс тэр байшинг бүр бүсэлдсэн эн тэндгүү. Тэгингээ хараа байжсэн чинь цаанаас нь машин дотроос аавыг ингээд юу яцсан гавлцсан ингээ өвдөглүүлээд ингээд цагдаа нар ингээ буу тулгцсан тэндээс нь. Тэгээд нөгөө нахцтай хэлсэн Марлин сэрээрээ энэ юу болоод байна гадаа хараач гэд. Тэгэл юугийн завдалгүй баахан цагдаа нар машин руу орж ирээд Марлин Парис хоёрыг аваад явна. Цагдаагийн хэлц дээр очиод тэр хоёрыг зүгээр аимшигтайгаар тамалж ирүүдэн шүн. Юу ч хэлсэн бэ гэхээр нөгөө хоёр ч мэдэхгүй шүү дээ. Юу болоод яасан мэддэхгүй тэнгүүд тэр одоо тэр нэг ахтлах нь юм шиг байгаа. Хаар тамхи хаана байна? Зэвсэг хаана байна? Нөгөө хоёр ч бүр гайхаад юу мэдхгүй юм ч одоо мэдхгүй л шүү дээ. Би ямар ч мэдхгүй юу яриад байгаа юм бэ та нар гэл тэнгүүд энэ бүр амар юм 40 костролтой юм ус байдаг шүү дээ. Тим юм руу ингээд дүүрээд толгойг нь дүүрээд за одоо хэлэхгүй чи намайг битгий чамайг өвтөхийг зөвшөөрөөрэй би чамаас хар тамхи зэвсэг хаана вэ гэж асуусан. Зүгээр л айгүй энгийн байгаа зү хэл үнэхээр мэдхгүй юм чи мэдхгүй л юм. Тэгээд бүр маш их зодож нилээн их тамлсан бэ нэлээ. Тэгээд маргааш нь ингээд цагдаагийн хэлцээр аав тэр гураас ингээд зураг мурыг аваад тэгээ бүр баахан олон тэр Перугийн телевизийн хүмүүс сурвалжлагч нар баахан олон сэтгүүлчд бүр бөөнөр хурж ирээд камер зураг юугийн бичлэгийг нэгээ тэр оройноо тэр Перу даяараа зурагтаар гарсан байгаа. Тэгээ тэр олдсон тэр кокаин зэвсэг эдрийнх нь мөнгөн дүн бүр
хэдэн сая долларын үнэтэй тийм амар их хар тамхи янз янзын тэр одоо буунууд гарч ирсэн. Хэд хоногийн дараа шүүх хурал болсон. Тэгээд ээж нь хөрхийн амьд нөгөө Америкаас нисэд хүрээд ирсэн. За шүүх хурлал амар энгийн хурдан бас гэж хууль бусаар ингээд гэр орондоо хар тамхи зэвсэг байрлуулсан хэрэгээр бүгдд нь 7 жилийн ялуу өгч байгаа. За тэгээд тэрийг сонссон нөгөө Парис Марлон хоёр ч үнэхээр шоконд орж байгаа штэ. Тэгэл аав руу гарал юу болоод байгаа юм бэ? Яагаад бид хоёрыг ийм муухай юмд хутгаж байгаа юм бэ гэдгсэн аав нь санаа зовлтгүй би бүгдийг зохицуулна. За тэгээд хөрхийн амт ээж нь бүр уйлаа майлан болоод ухаан алдаж унаал тэр шүүх хурлаар зүгээр бөө юм болж байгаа. За тэгээд шоронд орлоо. Шоронд орно. Бүгд 7 жилийн ял авсан. Боби хувьд бол тий аавынх нь хувьд бол нэг жоохон тэр шорондоо нилээн тэр овгор гэж яриад идэг штэ нилээн атмантай ингээд жоохон ингээ хоти болцсон. Тэгээд тэрнтэй ингээ нэг ингээ баг болцсон гэсэн үг штэ. Тэгэхээр арай тэр нэг шорон доторх нэг аятайхан өрөөнд орсон байгаа тэрийг за нэг хаашаагаа нэг одоо юу хэмдэ нэг галтгоо шиг тэгээд гэхдээ яг ингээд хоёр хоёрын ингээд давхар ортой хамгийн гол нь тустай дотроо хоол молоо хийж идэж болдог нэг өрөө бусад шоронгийн одоо хориглууч юм бол ерөөсөө ингээл нийтийн хоолоо идэл одоо нэг өрөөнд бүүнүүрээ ингээл шамбаралтай байж идэг яг бас нэг арай нэг аятайхан өрөөнд орсон баг гэхдээ л нөгөө нэг хоёрт ч юм бол амар хэцүү байгаа шүү дээ. Тэгэл ааваасаа бас нэг эмээгээ те нилээн жоохон айдаг байсан тийм болооч тэрөө яагаад яасан юу болсон гэж нэг амар асуухгүйсэн гэж байгаа. Парис нилээн тийм Библи их уншиж эхэлсэн, ном их уншаад тэгээд нэг өдөр ингээ аавтай хэлсэн маа. Аав энэ Библи дээр ийм бичсэн байна. Хүн муу юм хийвэл ингэдэг гэж байна. Тэ хүний үүлийн өрмөр гэл нэг жоохон аавд нь таалагдахгүй юм ярьсан. Тэгсэн аавынх нь уур нь гинт амар хүрээл зайл чи ч гэсэн зайл гэд нөгөө хоёр ч юм уу өрөөнөөсөө хамгийн хувцснарын шидэд хүүгээ гаргачих. Тэгэл нөгөө нэг арай нэг гайгүй шорон өрөөнд байсан хүмүүс чинь нөгөө нийтийн хоолоо идээд нийтийнхаа өрөөнд дотор орж байгаа. Тэгэд нэг өдөр ингээд Парис бүр амар гисцэн өссөөд тэгээд нэг бүр аавда ингээд цаанаас л гомдоод байгаа штэ тий. Ааваас олж тий энд байж ин зүв зүгээр гимгүй байсан хүмүүс чи юу болоод амьдралын дүүс оронгороо л эргэж таарна тийм үү. Аавынхаа өрөөнд очиод ингээд харсан чи аав нь амар гой хоол идэл тэр ширээ мөрийн дээр айгүй гой амттай юмнууд байсан гэсэн. Тэгэл аавдаа ороод идж байгаа хоол чи айгүй гой харагдаж байна. Мэдээж надад үг гэж хэлээгүй гэсэн гой харагдаж байна, амттай харагдаж байна гэдгсэн аав нь тийм шүү. Айгүй гой амттай. За тэгээд жоохон уур нь хүрээд те Парисын аава би бит хоёр те танаас олоод ингээ хог шороодоо гутгалцчлаа энэ шоронд ингээ орчлоо. Та ер нь яг юу бодож хоёр ингээд ууг нь ямар ч гимгүй та ядаж биднэрт бит хоёр нэг жоохон энэ хийдэг байсан энэ хууль бус юм а жоохон хилж мэлхнээ яасан ингээл нэг тэгсэн юм шүү аа. Тэгэнгүүт нөгөө аав нь бүр амар уур нь хүрээд нөгөөтг чинь учир зүггүй балж эхэлсэн. Бүр амар цогсон маа. Тэгээд бүр өөрөө хэлжсэн би бүр ярьж чадахгүй ингээ миний мөөрсөн хоолой бүр амар ингээ ирүү ингээд бүр ингээ яатсан ингээд далийцсан бараг ингээд тий. Тэгээд байжсэн чи ашгүй нөгөө нэг гаднаас хүмүүс орж ирээд ингээд салгасан байгаа. Нокаутанд орсон байгаа шүү дээ. Бүр тэр муухай том биеттэй амар гараараа тэр муу жоохон 21-2-той залуу ич авчаад толгойг нүүрнүүдгүй балбаа ич гарч ямар л олиг байв гэж. За нэг ухаан орсон аав нэрээ намайг цоцсон шүү дээ. Гэл ерөөсөө амар дүрлэлттэй л уур нь хүрээл шууд галтгаараа ороод хутагаа аваад аавынхаа өрөөлсөө зүгээр ингээд явсан. Нөгөө нагц нь чи болохгүй ингэж болохгүй гэд бүр зөндөөх байлуулсан чинь нагц нь хэлж байгаа байхгүй тэр баримтат кинон дээр. Парисын нүд зүгээр л араатан адуус шиг л бүр амар улаанаар эргэлтэл бүр амар ууртай байсан. Би тэрийг зогсоож чадаагүй. Таашаага ингээд аавынхаа өрөөлөө очих гээд ингээд байжсэн чинь хэсэг хүмүүстэй ингээд гадаана юм яриад зогсожсэн гинэ. Тэгээд отоол нөгөө ханнаас ингээл цаанаас ингээл хараад ганцаараа үлтгийг нь хүлээгээд байгаа штэ. Тэгээд ингээд яг ингээд очихгоо байжсэн чинь Тэдигээд тэр нэг шоронд бас нэг залуу байсан. Тэди болохоор нөгөө аавыгаа алаад эцгийгээ алаад бүх насаараа ингээд шоронд хоригдох тийм ял авцсан юм залуу. Тэр үед
Парис ботсон байгаа юм л да. Ботсон гэж байгаа. За би чи юу илээ те? Би чи юм гэмт хэрэгтэн биш те. Би муу хүн биш, би хүн алдаг хүн биш. Хэрэг би ингээд мөн авшиг ингээд алдснараа би уураа барьж таагүй болноос би ингээд бүх насаараа шоронд орох нь штэ гэж бодоод тэгэл ерөөсөө нэг хөнгөө газар очиж байгаа л зүгээр цурхиртлаа уйлаад хамаг сэтгэл санаагаад хан маань хөшгөлд юм уу яа тийм те жоох уураа гаргаж ингэж яж хаад за ерөөсөө л эндээс яаж игээл гарыг ямар нэгэн аргаар л гин буруугүй гэдгээ нотлоо тийм үү тэгж бодсон. Парис бол тэр өдрөөс эхлээд айгүй тийм гоё актив болж эхэлсэн. Одоо төмөр мөмөр өргөөл гүүж мүгээл. Тэгээ Парис айгүй хөөрхөн ингээ гаднаас хямдхан пүүз худалдаж аваад нэлээд ихийг худалдаж аваад тэгээ шоронгийнхоо энэ хүмүүст ингээ зардаг юм ажил. Нөгөө нэг нагцынх нь нөгөө хүмүүст яаж юм зарах уу те тэр ингээд юмнууд нь ингээ байж штэ тэр үнд. Тэгээд нэг тиймэрхүү юм хийгээд бэжсэн. За нэг өдөр зүгээр бурхны илжүү гэлтэй бурхны илгээмжүү гэлтэй нэг эмэгтэй өмгөөлөгч хурж ирж тэр хоёртой уулзсан гэж байна. Өмгөөлөгч хэлэхдээ за би та хоёрыг гин буруугүй гэдгийг чи мэднэ. Би яаж игээд та хоёрыг эндээс гарганаа. Би та хоёрт туслана гэж хэлсэн. За тэгэл ерөөсөө тэрнээс удаагүй тэр хоёрыг одоо шүүхийн шийдвэрээс гин буруугүй гэдээ тэгээ суллах шийдвэр гарсан ба. Хамгийн сүүлд Парис ярьжсэн. Нэгэн үедээ би бага хахасаа л ахуулаад аав шигээл тийм мундаг хүн болох юмсан. Аав шиг ийм мундаг бизнесмен болох юмсан гэж хүсэж мөрөөддөг байсан бол би одоо хизээч тэр шиг хүн болохыг хүсдэггүй. Илүү сайн аав байх юмсан гэж хүсдэг. Тэгээ энэ хоёр залуу ингээд сүүлд нь ингээд тэр яриагийн сонсоод айгүй ухаантай зөв залуучууд үнэхээр ааваасаа тэр хүнээс олоод ийм муухай юмд хутгалдаад шоронд ороод эрүү шүүлтэнд ороод хийж тамлуул задуулсан бас мэдээж одоо амьдралд нь маш их хар тол үлдээсэн боловч бас нэлээд их ухаарлыг ингээд авсан байгаа. Тэгээ энэ хоёрын төв бол одоо энэ хүрээд одоо өндөрлж байна. За миний хоёр дахь ярих хэрэг болохоор Милана гэдэг энэ Америк бүсгүүд тохиолдсон явдал. Милана 2020 онд энэ өөрт тохиолдсон түүхий энэ докюментари дээр ярьдаг. Уг хэрэг болохоор тухайд 2003 он байсан байна. За тэгэхээр 2003 онд очицгаа хэдүүлээ. За 2003 онд Милен 21 настай ганц бие юм ээж тодорхой эрхэлсэн ажилгүй ой гарах настай жоохон охинтой. Миленагийн хувьд амьдрал тухайд нэлээд хэцүү мэдээж одоо тий сингл ээжийн хувьд хүүхдээ асраад хажуугаар нь ажил хийнэ гэдэг бол боломжгүй шүү дээ. Бараг л гэж угаасаа ер нь боломжгүй. Тэгээд яг уу хийдэг нэг ажил нь болохоор Милена автоспорт их сонирхдаг, мотоцикл ундаг. Тэгээд найзуудынхаа мотоциклыг ингээд засаж янзалдаг ийм одоо ажил хийдэг гэсэн механик гэх юм уу. Гэхдээ мэдээж энэ нь бол байнгын мөнгө олох тийм ажил шүү дээ. Найзуудынх нь яг уу мотоцикл эвдэрх юм бол тэрэнд яг уу туслаад нэг жоохон мөнгө олдог. Ийм л ажил хийдэг гэсэн. За нэг жижигхэн түрээсийн байр түрээсэлж амьдардаг нэг машинтай. Амьдрал бол үнэхээр хэцүү. Охиндоож хоол хувцас авч өгч чадахгүй. Нэг жоохон амьдралын үнэхээр нэг тийм хэцүү байдаг. Яг л тэр үеийг туулж явсан юм бүсгүй. За нэг өдөр Малиныгийн нэлээд сайн найз нь хурмаа хийн. Хурмаа хийсэн залуу одоо найзынх нь нөхрийнх нь дүүн Марк гэж залуу гарч ирнэ. За Марк гэж тогтоогоод аваарай таад. Марк бол энэ хэргийн гол эзэн. Маркийн хувьд бол нэг тийм байнга нүүрэндээ инээмсэглэл тодруулж явдаг, ийдэг, соёлтой залуучууд байдаг шүү дээ. Яг л нэг тийм залуу. За тэгээд тэд нар нэг одоо спортын найзуудтайгаа нэг өдөр уулзсан байгаа. Тэгээд Миленагаас Марк очиж асуусан. За юу байна те? Амьдрал ахуйд ажгүй юу? Сонин сайхан гэл. Амьдрал үнэхээр мяа байна. Одоо ажил төрөл авахгүй, мөнгө төгрөг авахгүй. Хэцүү байна тэгсэн байгаа. Тэгэхэд Марк чи мөнгөтэй олмоор байна уу гэдгсэн. Мэдээч тийм мөнгөтэй болмоор л ээж таарна шүү дээ. Яасан гэдгсэн. Чи бүр мөнгөтэй болохдоо аялаж зугаалангаа мөнгө хийн гэсэн. Юу яриад байгаа? Тийм ямар ажил хийдгийг гэд. Чи зүгээр харт амиг аваад
нэг газараас нэг өөр орон руу очиод хар тамхи аваад тэгээд наашаага хүрээд ирэн тэндээ нэг гоё өдөр байрлаад, гоё буудалд байрлаад, гоё зугаалаад тэгээ хүрээд ирэн өрдөөл ийн. Чи чинь галзуур цолоороо үүдтэй те юу гэж би тийм хийж их юм эмхтэй хүн их хүн би ч над бодлоо мар дахиж битээ надад ингэж хэлээрэ гэд эрс эсэргүүцсэн байгаа Милана. За тэгээд Миланагийн амьдрал улам л хэцүү болж эхэлсэн. Байрны айгүй хөөрчөртэй. Одоо тэгээд нэг өдөр бүр машин ингээд бүр тааг эвдрээ зогсцсон. Зүгээр л нэрээ галзуурхад ганц уруудтай бүр мухардсан яах вэ гэ те яаж мөнгөтэй болох вэ юу хийх вэ? Миланыгийн тэр охиных нь аав бол тэр хоёр бол тийм албан ёсоор үргэж байгаагүй зүгээр л нэг уулздаг байж байгаа л тэгэл хүүхдтэй болцсон. Ерөөсөө хүүхдээ хардггүй, мөнгө төгрөг өгдөггүй юм байсан байгаа. Тэгээд дахиад нөгөө нэг автоспортынх нь уралдаан болсон юм уу да. Тэгэл нэг найзуудтайгаа нэг орой уулзчихсан баа. Дахиад нөгөө марк чинь нөгөө саналаа тавьсан. Миланэд чи надад итгэхгүй бол чи тэр Сараг хараач. Сара зөндөө олоод явчаад ирсэн зүгээр л байгаа зү. Энэ тийм хэцүү зүйл биш ээ. Чи зүгээр гоё зоригтой, өөртөө итгэлтэй байхад л болно. Тэгэд тэр үед Милана үгүй ч гээгүй, тийм ч гээгүй тэгэд өнгөрсөн маа. Тэгээд тэр оройноо нилээн ботсон. За явчаад тэрвэл яадаг юм бол те нэр азаа тушаад үзүүл бас те болчих юм болоо Сара нэрээ явчаад ирсэн юм бол гайгүй хаа гэд. Тэгээ маргааш нь Милана марк руу залсан. Тэгээд охиноо дагуулаад тэр гурвыг хоол идсэн маа. Яс нөгөө ажилчин тэгээ одоо хിവэрээ эцтэй тэгээ яг юу их ингээд тэгээд хിവэрээ штэ. За тэгвэл чи зөвшөөрч ийн гэсэн. Окей, яах юм юу их юм хэдэн доллар өгөх юм чинь. Энэ удаа Сара би чи ингээ гуруулаа явна. Мексик руу явна. Мексик яваад хэдүүлээ тэнд нэг өдөр байрлаад тэгээ маргааш нь юм аваад тэгээд ингээд тустай ингээд салаад ингээд наашаага ирнэ. Онгоцны тийз мэз бүх юм их чинь ингээд авчи. Одоо тэгээд чамд $3,000 өгнө гэдэг шагнална. $3,000 гэж сонсгоо 2003 онд чинь тэгэл мэдээж их мөнгө нэлээд хэсэг амьдарч штэ тэрүүгээр чинь. Окей. За тэгээд тэр гурав явж байгаа юм. Тэгээд далайн иргэд дагсан амар гоё үнэтэй буудалд resort-од орсон байгаа. Бас амар сайнтай. Тэгээд өөстө ямар гоё те газар вэ. Миланагийн хувьд мэдээж ингээл сэтгэл нь айгүй хөдөлсөн. Анхных нь аялахгүй Миланагийн хувьд хамгийн анхных нь аялал ямар ч штамп юу ч байхгүй юм цоошин пассворттай. Нөгөө хоёр болохоор нилээ ингээд ирт шиг ингээ яваад юм утцсан тийм хоёр. Маргааш нь боллоо. За үндсэн ажилдаа орох өдөр те зугаалаа хандсан. Тэр хоёрт Сара Милана хоёрт нэг хоёр шиг юм нэг тийм дэр шиг юм зөөлөнгээд үцгээр дэр шиг гэсэн мөртлөө жоохон ингээд дараад үцгээр дотроо нэлээ хатуу тийм зүйлээс нэг юмны нэг хийг гаргачих нэг хатуу байдаг шүү дээ. Яг тийм марк хэлсэн. Би төрүүлээд нэснэ. За та хоёр араас ирнэ гэхдээ хоорондоо огт танихгүй юм шиг зайтай явна шүү гэд. За тэгээд төрүүлээ Сара явж гин. Араас нь Милана явлаа. Гэтэ нэг онгоцсон суун л да. Гэтэ хоорондоо танихгүй хүмүүс шиг. За тэгээд ингээ харсан пассворд контрол өнгөрөө явчлаа. Сара цаашаага security-гээр орж байгаа харагдана. За Милана пассворд контролдоо хурж ирээд ингээ пассворд өгөөд ясан чинь нөгөө пассворд контрол шалгагч нь нилээн ингэж харж ирсэн. Тэндээс нэг хүн дуудаад тэнгуут нь ингээл пал гэл явцсан. Нэрэ Милана охиноо дагуулсан явж байгаа түрүү хэлхээ марцсан байна. Өмнөдөө охиныг нь харах хүн байхгүй. Тэгээд нэг хүн хүрээд ирсэн гэсэн яах чаа нэг бол гэл мэдээж амар их дотроо зүрхэн зүгээр зогсчихгол пал гэл тэгсэн маа. Тэгээд Милана ганцаарингийн авч очоод охинтой ганцаарингийн авч очоод юм тустай юм ганцаарчилсан юм одоо нөгөө уншдаг машин байдаг рентген нөгөө урсдаг тэрүүгээр ингээ бүх цүгэн доторх одоо юмнуудыг нь гаргаж ирээд ингээд уншуулсан баа. Тэгэл нөгөө шалгач нь ингээд компьютер дээр ингээд амар ингээд хараал яжсэн. Тэрнийг яаж ийл нэг тий анхаарлыг нэг өөр юмд л хандуулъя гэж бодчихсон гэж. Охиныхоо би памперсыг нь солих хэрэгтэй, биенд сольж болох уу гэдгсэн. Окей, соль гэд. Тэгэл уншуулаад ингээд л яжсэн. Окей, she's clean. Ямар ч юм байхгүй нэгэд. Тэгэд буцаагаад явуулчихсан гэж. Хамаг л хүүтэ өгс мүсэн ингээд бүр урсаал дахиж л тест энийг хийхгүй тэгэл бодчихсон гэсэн. За тэгэл онгоцон суулаа.
ачаагаа авах гээд Америкт буулаа ачаагаа авах гээд ингэсэн Сара нилээ тэр урд харагдчихна. Тэгэл харж исэн Сара ачаагаа аваад ингээ явчлаа. Тэгэл ингээ хүлээгээд исэн чинь Меланигийн ачаа нь юусаа гарч ирдгүү гинэ, бүр гарч ирэхгүй. Тэгээд нөгөөт чи бүр гав ганцаархнаа тэнд үлдсэн. Йоо яач вэ нов шидтэй одоо өстө баригдчихлаа гэж ихсэн шидэм юм ал бодож байгаа. Тэгээд нэлийн харж агаад байжсэн уртаг югаар ачаа нь гараад ирсэн ба. За тэгэл өстө бушуухан л цүнхээ аваад ерөөсө хурдан шиг л тэр нэг аэропортоос нэг хурдан эргэж харахгүй буцаж харахгүйгээр тэгээ яваад гисэн. За тэгээд тэр гурав ярахтаа Сарагийн дуулцъя гэж ярьсан. Тэгээд Сарагийн очлоо. Яа өстө надад юу тохиолдсон гэж бодож чинь өстө би дахиж энийг хизээж хийхгүй би бараг баригдангаа алдлаа гэлтгсэн чинь come on тайвширлаа. Одоо бүх юм ард хоцорсон. Маа эн чиний шагнал чинь ингээд тухтуутай мөнгөсөн үдсэн $3,000. Тэгээ Сара тэр хоёр чи өстө ард нь гарчлаа гэж тэрвэрлдээл тэгэл. За тэгээд Меланигийн амьдрал мэдээж нэг хэсэгтээ гоё болж эхэлж байгаа. Гэр мэрээ нэг жоохон тохижуулаад өр ширээ дараал. Тэгэл хувцганаар идэж уух юм юу эсвэл ахтай хүний амьдрал зөндөө юм хэрэгтэй. Тэгтэл $3,000 чинь $30 сая биш шүү дээ. Нэг өдөр дуусна. Өдөр хоногуд өнгөрлөө нилээн хэдэн сар ямар ч гэсэн амьдэрсэн байгаа. Крисмас төгчөөсөн нөгөө товтоотой мөнгө харсан 100 ч хүрэхгүй $100 үлдсэн байсан гинэ. За одоо яах вэ? Энэс цаашаа би яаж амьдрах вэ? Тийштэй мэдээж тэр мөнгө дуусч л таараа. Тэгэнгүүт л та нар юу гэж бодож байна? Дахиад нөгөө марк адын нөгөө бодлонд төрж эхэлж байгаа марк санаанд орно. Марк руу залгасан маа. Юу вэ сон сайхан. Юмгууд нөгөө марк чинь айгүй гоё урайлах гэн. Маргааш нь тэр гурлаа хоол итгүү. Тэгээд хоол итсэн маа. Марк бол нөгөө охинд нь бол айгүй их сайн энэ хүүхдүүдийн тий арга эвэг олдог нэг хүүхдүүдтэй айгүй гоё харцдаг нэг залуучууд байдаг чинь ер нь нэг тийм арга залтай ч юм уу нэг тийм залуу. За тэгээд Мелани хэлсэн нөгөө ажил чинь байгаа юу? Байгаа штэ. Чи явах уу? Харин тийм ээ одоо Крисмас 100 сар болох гээд мөнгө авахгүй ингээд чи мэдэн штэ ингээд мотоцикл засаад ямар олигтой мөнгө олох штэ. Окей. За тэгвэл ингээ чи энэ удаа ганцаараа явна. Ганцаараа явахдаа Эквадор явна. Эквадор бол одоо тий ер нь энэ төрлийн гэмт хэрэг дандаа энэ Латин Америкийн улс орнуудад тохиолддог. Тэгээ Эквадор руу явна. Тэгээ чи тэнд очиход чамайг Габриэл гэдэг нэг залуу тосч авнаа. Тэгээд чамайг буудалд оруулаад онгоцны тез мөнгө төгрөг энэ төр өгнө. Тэгээд чи тэнд нэг хоноод чамд бас нөгөө хоёр зүнхтэй юм одоо нөгөөт хич өгнө гэд. Тэгээд ингээд бүх юм ярьж тохироод тэгээд явахаар болсон. Тэгээ энэ удаа чи ганцаараа явахгүй бол болохгүй охиноо үлдээч би хараад бэжээ. Надад охиндоо битээ санаад зав гэд. Тэгээ яг маркийн хувьд бол мэдээж охиныг нь хараад үгээхэд бол нэг яхтар Меланад бол зүг байгаагүй. За тэгээд яг явах болвоо. Яг явахгүй л зүс аваа бэлдээд ингээл явах гэсэн нөгөө охиноо ингээл байн тий очоод тэрж үнсээл уйлал лсэн. Тэгэд өөрөө хэлжсэн баримтат канон дээр надад яагаад чинь тийм их хүний зүс сан татаадсан би дахиж энэ гэрт ирэхгүй юм шиг охиныгоо би харахгүй юм шиг тэгж санагдчихсан надаа. Тэгээ би маркет хэлсэн. Би ер нь энэ удаа явж чадахгүй юм шиг байна. Тэгээ надад нэг тийм муу сондтаад байна. Тэгсэн чинь нөгөө амар гоё илдэг сайхан зантай байсан марк гоё чинь юу гинэ юу яриад байгаа юм бэ? Би хүмүүстэй ярьчаад бүх юм бэлэн болчиход ах чинь. Явуулгүй яадын чи явах хэвээр. За тэгээд л одоо аргагүй ирэхэнд ч байх хэвээр одоо тэгээ өөрөө ер нь зөвшөөрсөн шүү дээ. Тэгээд одоо аргагүй ирэхэнд явж байгаа. За Перу гэж гэдэг юм. Эквадорд буулаа. Яг л нөгөө хэлснээр нь Меланигийн юм нэрийг ингээ барьцсан. Нэг хүн зогсож ийн гэж шүү. Тэгээ баярлал яваад очсон чинь тэр хүн нэг амар хүйтэн одоо нэг тийм өөрөө хэлжсэн тэрний биеийн одоо тий хиллэг нэг тийм welcome бишээсэн. Зүгээр шууд би очсон чинь намайг шууд дагууллал намайг дагаа яв гэл аэропортоос гарсан чинь яг гарангуут гадаа үүдэн дээр нэг машин байсан. Машины багажийг онгоолгоод хоёр цүнхтэй юм зүгээр бараг
шидэг шахам гэж үлдээчил humгүй машин дотор орол яваад гисэн. Цаг хугацаа зогссон юм шиг тий хүний газар хүрээд ирсэн. Бурхан минь юу болоод өнгөрвөө тий энэ одоо би яана гэл мөнгөч байхгүй, буцах тийдч байхгүй. За юу бүр тэгээд өстө дээшээ тэнгэр хоол доошоо газар хатуу болж байгаа юм л да. Тэгэнгүүтээ хүмүүс тэр авийн ингээд хүмүүс рүү очил. Do you speak English? Та англиар ярьж чаддаг надад туслаад би нэг олон улсын call хийсэн дээ марк руу ярих гэдэг аахгүй. Олон улсын call хийсэн надад туслаач би ингээд юм алдчихлаа гэх тээ. Тэгээд таарал зөвхөн болгоно л ерөөсөө гэл жишүү хараад явах ч юм уу сонсоогүй өнгөрөх ч юм уу те. Тэгээд ёо яах вэ гэл ингээ харсан чинь нэг машины гадаа нэг эмхтэн хүн зогсож байна гинэ. Тэгээд тэрэн дээр явдчихад уушлаараа та англи хэллээр ярьж чадах уу те надад туслаач би уцаар чинь нэг ярьж болох байсан чинь тийм би англиар ярьж чадна юу хэрэгтэй гэсэн чинь ёо ашгүй те надад нэг утасны дуудлага хийгээд өгөөч гэдгсэн чинь нөгөө нэг эмхтэн айгу сонь юм асуугаадсэн. Чамаа хин гэдгийг чи хаанаас ирсэн? На хоёр зүгэн дотор чи юу байгаа? Тэнгүүт нөгөө Миланад айгу санагдаад. Та яагаад ийм сони юм асуугаад байгаа? Би зүгээр л танаас тусламж гуйсан штэ гэсэн чинь полис тэгэл машин дотроос баахан олон хүмүүс гарч ирээл зүгээр л юугийн тухандгууд гавлж аваад нөгөөтг чи машинд аваад тэгээ цагдаа татсан. Цагдаа хилцээр орвоогүй юу нөгөө онгоцны буудлын дээр тоссон Габриэл сууж ид. За тэгэл ерөөхдөө юу болсныг жоохон ойлгож эхэлж байгаа. Тэгээ шууд мэдүүлгийн нөгөө нэг өрөөдөг штэ тэрэнд оруулаад оруулсан нэг мөрдөн байцаагт сууж ийн. Юу болоод байгаа ба яагаад байгаа юм гэл нөгөөт чинь тэгсэн маанд. Би чамайг айл хэдийний мэднэ, чамайг хин гэдгийг мэднэ, хаанаас ирснийг мэднэ, юу хийж байгааг чинь ч мэднэ. Чи одоо худлаа ярих хэрэггүй. Харин бидэртэй хамтарч ажиллана. Тэгэх юм бол би чамайг шоронд хийхгүй суллана. Ойлгосноо? Юу яриад байгаа юм бэ? Ямар юм яриад байгаа юм бэ гэл гүгүү чи одоо үнэнгээ л хэл бид нар чамайг судалсан те чамайг бүх юм мэдсэн гэсэн. Чи тэнд байдаг, тийм охин тэгээд. Яг тэр үед ботсон байгаа юм л да Милана. Яана миний охин чи одоо маркеттай байгаа те. Би маркийг ингээд олчих юм бол хэлчих юм бол миний охинд ингээд муу юм хийчих үедээ гэд бодсон. Охиндоо битээ санаа зов. Чи тэр хүний зүгээр л бүх мэдээллийг нь бидэрт өг. Хаана амьдардаг, гэрийн хаяг адраас юу хийдэг, тэ нэр бас бүгдийг хэлж өг. Та түүнийхээ. За тэгээд хэлсэн байгаа. Тэгэнгүүт нь окей гэд өөрийнх нь нэг туслахтайгаа тэр мөрдөн байцагч өөрийнх нь нэг туслахтайгаа Миланыг авч яваад нэг буудалд орно. Буудалд ороод за одоо марк руу яар бид нар чамд үг зааж өгье. Чи ингэж асуу. Ингэж хэл. Тэгээд цагдаа нар юу гэж үг зааж өгсөн бэ гэхээр нөгөө нэг тосож авсан хүн чинь ерөөсөө хоёр цүнхтэй мүлдээчэл яваад өглөө намаа буудалд үлдээч яваад өглөө. Надад мөнгө тийз мэд ерөөсөө үлдээсэнгүү гэж хэлнэ. Марк тэрийн сонсоод ямар сони юм бол одоо юу ч гэсэн би гэлээд Габриэлтэй холбогдоод чи наана байж гин. Окей. За дахиад нэг хэсэг болно. Тэр гурав ингээл буудалд байгаа даа. За дахиад нэг 2 цаг болцсны дараа Марк залгасан. За Габриэлийн хүн чамдар ирнэ. Габриэлийн хүн чамдар өнөөдөр ирээд чамд нөгөө мөнгө төгрөг тийз мэдгч бүгдийг өгнө. Би болохоор Габриэлтэй яг холбогдож чадахгүй байна. Габриэлийн хүүтэй л холбогдсон. Габриэлийн утас шүрмэс ерөөсөө болохгүй байна гэдэг. За тэгээд тэрийг нь мэдээж цагдаа нар сонссон тэр 3 бол тэр өрөөндөө ингээл хүлээгээл байж байгаа нөгөө Габриэлийн хүүг ирэхийг. Дондон гэл үд тогшсон харсан чинь за яг мөн байна гээл нөгөө цагдаа нь тэнд нөгөө мөрдөг чинь тэнд ингээд нуугдсан буутаа ингээ ханны цан. Тэгсэн чинь өрөөний үйлчлэгээ дээ. За окей. Дахиад нэг хэсэг боллоо. Тэгээд дахиад үүдийн тогшсон. Үүдээ тарьсан чинь юу бараг нэг 12 3-тай юм уу гэмээр тийм хүүхэд орж ирсэн. Бүгд тааглаа. Буудлын өрөөний бүгд тааглаа. Нөгөө хоёр чинь гарч ирээд хүүхдийг одоо гавлж эхэлнэ. Тэгээд өөрөө хэлсэн маа би тэр үед айгүйх гимшсэн те маш их муухай надад санагдсан. Яагаад тэгэхээр тэр хүн намайг л өстой нэг
бич гэсэн харцаар л над руу харсан. Би надад тэр миний хүнээс авчаас айгүй муухай мэдрэмж байсан гэсэн. Мэдээж л тэгэл байх л та тий. Өөрийг ингээд бариад өгчхөр ч. За тэгээд бүгдээрээ цагдаагийн хэлц дээр очлоо. Тэгээд Милана хэлнэ л нөгөө цагдаа мөрдөгчдөө. За ингээд би ажиллаа дуусгачлаа. Хийчлээ. Ингээд би одоо буцна үсттэй намайг та нар яах ч гүйцтэй гэсэн. Уучлаарай. Манай дарга чамайг явуулж болохгүй гинэ. Чамайг заавал шоронд хорно гэсэн. Яаж байгаа юм бэ гэсэн чинь над хар цуган дотор чинь 6.3 кг кокаинч буш. Хероин байна гэдэг. Одоо мэдгүй хероин, кокаин байхаараа тийм хоорондоо ялна өөр идэг юм уу? Тэгээд уучлаарай би бол юу ч хийж чадахгүй нэ гэд. Милана зүгээр чи надад амлаа эзтэй те. Яаж чи надад ингэж хэлж чадж байна? За тэгэл шоронд орлоо Милана. Шоронгийн үдээр орсон. Тэгээд зүгээр энэ тэндгүү зодон нүдэн энэ тэндгүү би бинийгээ бүр нүдэн дээр нь хутгалцаж мутгалцаад зүгээр ерөөсөө нохоо наадам. Тэгээд эмэгтэй эрэгтэйг ингээ холилдсон хаашаа одоо тэгээд тустай эмэгтэй эрэгтэйгээрээ байдгүй юм уу? Ийм газар орж ирээд ерөөсөө ийм саралжтай нэг ганцаараа ангийн нэг өрөөнд ингээ оролцсон. Милана тухайд хэлжсэн би ерөөсөө миний ганц бодож исэн хүсэж исэн юм би охинтойгоо л яахыг хүсэж исэн. Охиныхоо л одоо тий 9 мэндээ бол одоо би ч яах вэ? Тэгэл тэрүүгээр өнгөрсөн хүн болгоноос чи англиар ярьж чаддгүй надад нэг туслааж би уцаараа ярихсан. Ингээл өнгөрөөд яваад байсан. Тэндээс нэг залуу гарч ирнэ. Чи англиар ярьж чадахгүй гэдгсэн чинь тийм яасан? Чамд юу хэрэгтэй туслая гэдгсэн. Ашгүйдээ би Америк руу ярих хэрэгтэй. Тэг ядж яхад нөгөө $5 юу лээ? $2 илүү $5 ч илүү. Тийм үнэтэй 1 минутын. Тэгээ нөгөөтхийн тэр залуу төлөөд тэгээ ярьсан маа. Тэгээд ярихтаа мэдээж нөгөө найз охин хамгийн сайн найз нэрээ тэр өмнө хэлэх юм ач Миланыгийн тэр хурмаа яадаг сайн найз нь Миланыг анханаас ийшээ одоо энэ хэргийг хийхийг үнэхээр эсэргүүцсэн дургуутсан. Наад марк чинь жоохон буруу гарын хүн штэ наа ч онцгүй штэ гэж тагт чинь зүгээрээ гисараад явсан маа. Тэр найзтайгаа уцаар ярьсан. Тэгсэн чинь найз нь ингэжэлсэн. Охиндоо санаа зовлтгүй. Охиныг чинь би эмээ дээр таны ээж рүү ингээд аваачсан байгаа. Санаа зовлтгүй гэдгсэн. Тэрийг ингээд сонсоод за ашгүй дээ те охин минь л одоо 9 мэндээ л одоо би ч яах вэ. За тэгээд нэг юм санаа амраад нэг амьсгаа авах дээр болж байгаа. Тэгээд тэр туссан залууг нь Паул гэдэг. Аз олж тэр үнэхээр маш сайн залуу байсан. За тэгтээ яг хуу Паулын хувьд бол Миланыг одоо эрэгтэй эмэгтэй хүний нүдээр харж байгаа. Гэхдээ Миланыгийн хувьд бол юун л одоо тий залуутай мантай байгаа штэ. Тэгээд тэгтэл яг хуу одоо ганц хил нэвтрэлцэж байгаа одоо тий харилцаж байгаа хүн л тэр шорон дотор Паул гэсэн болохоор ерөнхийдөө Паулыг бараад даад тэгээ байсан. Паул бол нэг шоронгийн атбам энэ төр бол биш. Гэхдээ хүмүүс нэг тэр Паултай нэг ойртод байдаггүй. Асуудал үүсгээд байдаггүй гэсэн үг. Тэгээд ер нь багаар тэр хоёр нэлээд тасаж эхэлсэн бие биендээ. Энэ байнга цагийг хамт өнгөрөөдөг гэсэн. Миланыг те шоронгийн бусад хүмүүс ингээд дээрлэх гээд энэ төр агаадах юм бол очиж Паул хамгаалдаг. Энэ хоёр бүр ингээд явандаа бие биендээ сайн болоод албан ёсоор үерхэж эхэлнэ. За тэг өдөр хоногуд өнгөрн 6 сар 7 сар боллоо. Миланыгийн биений юм нэрэхгүй за ойлгомжтой жирэмсэн болцсон. За энийгээ Паулд хэлнэ ингээд жирэмсэн болчлаа гэсэн чинь Паулийн нүүрэн дээр нь зүгээр л орч үсрэх шиг байсан гэж байгаа. Паул үнэхээр их баярлсан. Яагаад үгүй гэж би үнэхээр хүүхдтэй олохыг хүсэж байна. Амар их баяртай байна гэж хэлнэ. За тэгээд хүүхдээ төрүүлэхээр шийднэ. За энэ хугацаанд нэг том юм тогтуутай юм Америкаас юм захиа ирнэ. Тэгээд онгоолгоод үтсэн чинь Миланыгийн охины аав нь албан ёсоор охиныг нь өөр дээр авах юм шүүхийн шийдвэр давсралттай ингээд захиатай ингээд байждаг. Милана өөрөө хэлжсэн тэгт үнэхээр амар уур хүрсэн гэж байгаа юм. Тэгээд хэсэг хугацааны дараа 7 сартай жирэмсэн байхад нь бас нэг захиа ирнэ. Тэрэн дотор нь Миланаг гин буруугүй гэд суллах шүүхийн шийдвэр байдیں۔
Ингээл бөөм баяр. Мэдээж тэ Миланагийн хувьд хүүхдээ шоронд эмэгтэй хүн шоронд хүүхдээ төрүүлнэ гэдэг ямар л одоо олиг байвж нутагтаа эх орондоо очиж хүүхдээ 9 минут төрүүлэх нь гээд маш их баярлана. За тэгээд Паул айгүй хөөрхөн гээд явхад нь суллагдаад шоронгоос гахт нэг юм хүүхдийн хөөрхөн жих хөөрхөн тийм чихмэл тоглоом тийм бас юм хөөрхөн юмнууд өгнө. Миний хүүхдэд ингээ хэрэглүүлээрэй гээд би тэ энэ баримтат киног үзэж байхдаа би амар их энэ эмэгтэйгийн тэр сэтгэл хөдлөлөөр ярьж байгаа юмсаа аюу хуйлжсэн. Тэгээд үнэхээр бас л тэ хэцүү байсан байгаа. Хизээ суллагдах мэддэхгүй. Паулыг яг үндэ ямар хэрэгээр орсон хэдэн жилийн ялтай гэдэг нь энэ дээр гардгүй. Тэгээд Миланаас суллагдаад Америкт ирлээ. Пенсильваниад амьдран яагаад гэвэл нэлээ нөгөө аавынхан гинэ охиных нь аав нь тэнд амьдардаг учраас охинтойгоо энэ жоохон ойрхон бай гэд. За тэгээд удалгүй төрн хүүхдтэй болно. Та нар харж байгаа хин хөөрхөн ирлээд ийм одоо хүүтэй болсон байгаа. Милана энэ одоо мөр тохиолдсон гонигт түүхээ хэлээд яриад төгсгөлт нь те та нар хизээж битгий юм аз туршсан юм хийгээр амьдралаа одоо тий үнцэнтэй юмаа дэмжин тавиад хүний амьдрал дээр мөнгөгүй болох үе зөндөө штэ тэрүүгээ тэр нэг хэсэг жоохон нэг хэцүү үеийг ингээд давж чадахгүй ингээ муу юм хийснээсээ болоод хүний амьдралд юм арилшгүй юм тол бүлдсэн би ч охиноосоо салсан миний охин ч гэсэн ээжээсээ ингээ салсан энэ бол одоо тухайд миний хийсэн үнэхээр болчмгүй зүйлээсэн гэж хэлдэг. За тэгээд миний ярих хоёр түүх энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийнхаа бичлэг дээрээ би ер нь та нарт хэлсэн байгаа. Ер нь ойр орхон бичлэг оруулнаа. Тэгээд тийм болохоор дараагийнхаа дугаар дээрээ би дэлхийн ертөнцийн зөндөө олон тийм тайлагдаагүй нууцуд байдаг штэ. Тийм зүйлийн талаар яриа гэж бодож байна. Босон явдал гэмт хэрэг гэхээр л одоо нэг хүн амны хэрэг алга байхгүй маш олон дээрэм ярьж болж гин, луур ярьж болж гин, өчнөө олон сэдв байгаа. Сэдв бол үнэхээр их байна. За тэгээд миний нөгөө өмнөх бичлэг дээр давхардаас нь өмнө ярьсан гэд хүмүүсээс хэлжсэн. Тэгэхээр би үнэхээр мэдээгүй коктейл and crime ярьсан байлээ. Аль болох юм давхцуулахгүй. Ер нь давхцуулах нь битгээл ер нь хааж яригдаагүй гоё юм ил хүн мэдээж ярихыг хүснэ. Тэгээд та нартайгаа дахин жуулзъя. Лайк, subscribe дараагийн хүмүүс нь дараад өгөөрэй. Хэрэг миний яриа таалагдсан бол дараагийн дугаараараа дахиж уулзлаа. Түр баяртай.